Oh my fucking god. Зүгээр л ямар нэг юм рекламд чадсан шүү гэдгийг харуулсан. Hey, what's up, Kairos? Welcome back, guys. Тэгээ шинэхэн бичлэгээр уулзж байгаа таатай байна. Энэхүү бичлэгэн дээр хэдүүлээ нэг Too Shy гэдэг доон дээр реакшн хийх болно. Тэгээд цаг хугацааны хувьд бол Too Shy нь бол нөгөө юу лээ TKO-с бол төрүүлж гисэн. Тэгээд би бол та нар мэдж байгаа ш TKO-ыг нь төрүүлж сонсоод тэгээд ер нь энэ артист гэсэн чинь дахиад Too Shy гэсэн дуу байсан байлаа. Тэгээд өмнө над руу хүн явуулж ирсэн байлаа. Тэгээд би тэр үед нь тэгээд тоогоо гүч байхтай тэгээд тухайн үед марцсан байсан байлаа. Тэгээд тэрэн дээрээ шууд реакшн хийчихье гэж бодлоо. Угаасаа fire охин байлаа. Солируулж илээ. Тэгээд хамтдаа сонсцоо. Та нарын ихэнх нь барыг сонсцсон бах таа. Гэхдээ надтай хамт сонсоорой заяа. Зөө. God damn, you know who I am. Зя дэлгэцээ бичнэ. За тэгэхээр дооны хувьд бол 5 сарын 15 цацагдсан. Яг одоогоор 29,000 view-тэй, 1k like-тай, 20 dislike-тай байна. Тэгээд almost 30k хүрч байна. Тэгээд мэдээж би production хажуудах 440 Hz гэсэн рекордсын mix mastering хийдэг. Зөвхөн TJ продюсераар ажилласан. Тэгээд клипний юуг найруулгыг бас өмнөх клипийг найруулсан Book гэсэн хүн найруулсан. Тэгээд music producer Хаширд нэг зориг үгийг өөрөө бичсэн mix master-нд байдаг зөвхөн TJ. Тэгээд тэгээд production manager мөнхчин би production гэдэг бүрэлдэхүүнтэй гарсан уран бүтээл байна. Тэгээд эхлүүлцгээе. Дэлгэцээ бичиж явцсан те. За. Walkman шүү. Та нарт Walkman байсан уу? Надаа юм Sony-х байсан шүү. Ганц хоёр удаа л сонсчихсон. Кассет тоглолдог. Гой юмнууд харагдаад байна. Katy Perry юм соёл. Pens, Walkman. Хожны камер. Модерн клип юм шиг. Солонгон долоо өнгөтэй юм аа. Гэхдээ заримдаа тушай алдаа ноёр нүудэ хамаагүй бай. Гэхдээ хүсэн right now өрөөний гэрэл бүдэгсэж ирхий. Өдөр жонад одоо эргэж харахгүй. Баран дурсамж намайг эндээс татахгүй. Чи мартих хэрэрдэг сайхан дурсамжуудаа надад чирээд ирэн зүрхний шарахнуудаа. Фэний саундыг жоохон өөрчилж байгаа гой сонсогч юм те. Надад чирээд ирэн зүрхний шарахнуудаа. Надад тэрэггүй. Асан шарах идэхгүй. Оо. Клип амар гоё байна. Сэний тэр кино энэ кинод яштайгаа зураг алтгах гоё. Ингэж хэр
тэр нэ шорттой ч юм уу? Шорттой сугарын өрийг харагд. Энэ хэсэг. Оо, сайн хэмээр гоё юм байна. Оо. Тэгэл татаж авчраал, түлхээл, буцаал татаж авчраал, түлхээл байгаа шиг нөгөө тахилт руугаа оруулж байгаа энэ хэсгүүд нэг гоё юм. Агэнс. Оо, сая бол тутам мэдэрчлээ. Одоо яг татна. Залуу банд бүтэн бүгд яа гоё дуу штэ. Энэ охин тэгтээ үнэхээр авьяастай маа. Таалагдлаа. Тэгээд клипний хувьд бол ярих юмгүй үнэхээр гоё. Тэгээд клипэн дээр нөгөө ашиглаж байгаа жижиг эд хэрэглэлүүд нь штэ. Одоо Pens, Walkman тэгээд Pens тоглуулагч. Тэгээд өөрийнх нь хувцалсан стилэн тэр нөгөө 70 80 оны нөгөө shot-д пижак тэгээ хүзүүндээ альч үзүүлдэг ч юм уу. Яг энэ стил одоо яагаад юм л тэ эргэж ирээл юм л. Гэхдээ ер нь бол дээр үе стилээсэн шүү дээ, тий. Тэгэл нэг юм 85 оны нэг Америк нэг имерхүү олон өнгийн юм өмсдөг байсан юм шиг байна. Тэр нь яг одоо мод эргэж байгаа юм шиг байгаа юм. Тэгээд тийм модерн хэм маягтай клип тэгээд энэ хэрэглэлүүдийг оруулж өгсөн амар гоё. Өнгөлөг бөгөөд гоё болгосон юм шиг санагдлаа клипийг нь. Тэгээд дууны хувьд гэвэл нөгөө яг зүгээр харьцуулбал нөгөө Doja Cat эцэртэй амар төстэй санагдлаа. Тэгээд нөгөө арай cute холоотой. Doja Cat бол арай нэг юм арай л өөрштэй. Гэхдээ нэг юм юу гэх юм дуулж байгаа хэм маяг нь type нь жоох адилхан юм шиг санагдлаа. Гэхдээ төсөөлжсэн шал өөрөлөө. Нөгөө TKO нь бол амар дуу байсан шүү дээ. Нэг юм бүтэн агрессив нэлээ ууртай дуу. Тэгээд энэ түш аян бол амар гоё хөнгөн гэдэг нэг юм яг жам хийвэл хийчихээр ер нь бол гоё айгуу гоё хийнээр өгч. Тийм байна. Тэгээд та нар бол сан сэтгэлдүүдэд доор хуваалцаарай. Надад л таалагдлаа. Тэгээд бичлэг таалагдсан бол лайк дараарай. Тэгээд